Надаа бүр ингээ хайрцаг нь тэгэхээр автор төгсөөр юм байгаад ингээд нэр хасан байд юм аа. Өгнөл хэлсэн л та гэхдээ химлээ. Өөрчлөлт байх юм байхгүй шүү дээ. Бүх юм төгс. Намайг даваад орж ирэх цагаан гэдэг. Улаанбаатар хоттой ингээл ажиллаад амьдралаа байж энэ да. За, сайн байна уу? Намайг Наран Мантахын хонгорсол гэдэг Монгол Улсын боловсролын их сургууль бас сэтгэл судлаач мэргэжлээр суралцдаг. За, хоёр маань анх яаж танилцжээ? 2020 онд 11 сар таах. 11 сар 12-нд. Чатаар танилцчихсан. Найз залуу маань над руу чат бичээд тэгээд танилцчихсан. Анхны болцоо хизээ байв? Анхны болцоо ч одоо Анхны болцоо ер нь бол өмнө жилээс шүү. Бид хоёр ч яг онлайн танилцаад манай найз залууд хараханд идэг би голтой амьхтай байдаг. Тэгээд ер нь бол тэр үед нөгөө карантинлэгдсэн. Тэгээд уулзаагүй байжгаад ер нь тэгж бас болсон харилцаа байсан. Тэгээд явж байжгаад жилийн өмнөөс бол ер нь бол яг албасаар үерхэд хамтран амьдраад явж байгаа. тэгээ анхны болцоо гэвэл 5 сард нэг хоол гэсэн дээ. Тий, 5 сард яг анх болцсон. Анх яг уулзаад ямар сэтгэл төрсөн, юунд нь илүү татагдсан бэ? Анх яасан юм аа. Наран тул дээр явж байгаад манай хүн чинь тэнд хичээл цаг цагаар ажилладаг байсан байхгүй. Тэгээд нэг лагууны хажуугаар ингээд хальт өнгөрсөн чинь нэг л танилцаарай. Тэгээ юу хэлээ мөн билүү биш лөө жаа. Тэгээд за шууд зэрэг гаргаад очиж уулзъя гэж бодоод тэгээ очиж уулзаал сайн уу би нөгөө ирэх байна гэсэн чинь манай хим блэ танихгүй Өгнөл хэлсэн л та гэхдээ химлээ тэгээд ер нь бол аюу таним тийм билүү нэрэ тэгжэл тэгээ өмнө нь яг хойлоо үерхчихсэн шүү дээ гэсэн чинь би тийм билүү гэх шиг тэгээд ер нь бол яг анх бинийгаа харилцаж байсан. Ер нь бол би бас яг анх хараад шууд таньсан. Шууд таниад тэгэл ийм залуу байт юм штэ гэж бодоод нөгөө нэг хүмүүстэй өшлөөл явж хахад ингээл дагаал яваадсан би бүр тэгээд дуурахгүй байх таа гэж бодоод тэгээ яг за би яг тийм нэг дуурайхан нөхцөл болцоог нь гаргая гэд нэг хөнгүү хэсэг рүү явсан чи араас та өөрөө төсөн тэгэл сянуу гэл юм ярилцаад тэгээд тэрнээс хойш бол яг харилцаад тийм явсан ба. Тэгээд анх уулзаад бүр амар дотн мэдрэмж төрсөн гэдэг юу мөрчмтэй тий. Тэгээд өмнө ингээд айгу олоодаа уулзсан юм шиг нэг тийм угаас нэг сэтгэл татна хүн байдаг шүү дээ. Яг нэг тийм өдөр төрөл тэгэл орох ингээл ярьдаг болоод тэгэл анхныхаа болцоог хийгээл тэгэл яг аль биесээр ирэхэд тий. Үерхий гэдэг саналаас яаж тавьж юм? Үерхий гэдэг саналаа юу яасан юм аа? Яг албан ёсоор бөөж өгөөд гуйж исэн 9 сарын 9-нд 2024 оны. Тэгээд бид хоёр бол яг тухайн үед бол хамт амьдраад тэгээд өдөр нь бид хоёр бас жоохон маргалтаад тэгэл манай хүн чинь бүр гэрээ цэвэрлээд хамаг юм угаагаал би бүр орон дээр унтаад лээлаа гэсэн чинь л бүр хамаг юм бүр цэмтэдлэн цэвэрлээд надаа нөгөө хамгийн дуртай бол цэвэнга хийж өгөөл би тэгэл гайхаал энэ одоо маргалтчаад гимсэн del ингээд байгаа юм бах та гэж бодоод хөшөө янзлаа зогсож исэн чи гинтэл Рокигийн хормлоо тэр дууг тавьсан цэцэг барьсан бичлэг хийсэн тэгээл гараад ирсэн шүү. Тийм угаасаа бүх юм төлөвлөгөөтэй байсан л та. Төлөвлөгөөний дагуу яваал маргалцсан ч гэсэн баг ингээд албаар ингээд маргалдаад ингээд surprise барайл тэгэл тийм. Тэгэл авах гэжсэн 9 сар 9-нд. За яг л одоо нэг ийм хүн миний ирээдүйн нөхөр байж чадна тий эхнэр байж чадна гэдгийг боддог шүү дээ. Тэгээд хоёрын хувьд бас тэр бодол биелээ олж чадсан болов уу гэж бодож байна. Ер нь алсан. Одоо тэгэл хэрэгтэй хүн болгож нь ээж шиг хүнтэй л ингээд амьдрахыг хүсдэг те ингээд тиймэрхүү тэгэл бид нар чинь тэгэл байнга зорилгоо ингээд цаашдаа амьдрал ингээд тэг ойлоотой ингээд тэгэмтэй цаашаа нэг тэгэл бүх юм ингээд байнга ярьдаг. Ер нь сайн ярилцдаг байхгүй. Ээж шиг хүнийг олж авчаад гэх юм. За надад нэг тийм залуу таалагддсан юм байна, ийм залуу таалагддсан юм байна гэд
явж ер нь аав шиг л хүнийг сонгох юм шиг санагдсан. Тэгээд эрхэгийн маань зан ер нь бол манай аавын зантай ер нь айгүй ижлэх юм. Тэгээд намайг хайрлаж байгаа байдал нь миний үнцнийг өөрт маань мэдрүүлж байгаа нь үргэлж тусалж дэмжиж байгаа нь ер нь л яг аав шиг маань. Тэгээд ингээд заримдаа харахаар ингээд юу хүмүүс асууж байгаа нь хүртэл яг нөгөө нэг аав ээжээс асууж байгаа юм шиг чи манайд ямар адилхан юм бэ гэл. Тэгэл их хоёр нэг л рүү хараад энийг тэгэл явдаг та. Хин хамгийн түрүүнд уурлаа. Тэгээд бууж өгдөг вэ? Буул хийдэг вэ? Би уурлан нэхээ болт гинэ. Би уурлаад өөрөө хийж өгнө. Ер нь бол би л тэгэл бүр амар уурлж муурлаад ханаашин тэгээ гомдоо суучтан тэгэл эрхээ харагдаал эрхээ уурсан ч гэсэн за хайраагаа очлаарай гэл уучлалтахгүй байдаг шүү дээ. За хэрвээ чи миний талаа нэг зүйлийг өөрчилж болох байсан бол юу нь өөрчлөх вэ? Өөрчлөх юм хэрэгтэй. Өөрчлөд байх юм байхгүй шүү дээ. Бүх юм төгсөө. Би бол нэг жоохон юмыг нэг бүрэн ойлгоогүй байж нэг жоохон ууралчих гэдэг. Тэрийн л амар өөрчлөлмөр санагдтыг. Би нэг сэтгэл судлаач сурдаг учраас арай хүнийг амархан ойлгодог болов гэж өөрийгөө боддгийн. Тэгээд би чинь хайраасаа стресс, ганцаардал, нөө төгшүүр гэл бүх тестүүдээ бүглүүлнэ. Тэгэл за юм байгаа маань, тийм байгаа маань гэл нөө нэг мэрэгжлийнхаа туршилтыг бас хайрт дээрээ хийгээл. Тэгээ ер нь л амар ярилцсан. Ерөөсөө за хоёлаа одоо л ярилцахгүй болохгүй байх тий. Ярилцъя гэл чи миний нүд рүү хар, би чиний нүд рүү харъя тий. Ингээд яг чин сэтгэлээсээ ярилцъя гэл ярилцсан. Хамгийн гол зүйл бол ярилцах юм да. Ярилцахгүй болохоор ингээл яг өөрөөрөө ингээ бодсноор тийм дотор ингээл энэ дэр нэг юм чулуу байгаад дээ. Тэгэл ингээл уурлаа дотор өөртөө уурлаа ингээл тэгэл явааддаг. Яг ярилцаад ингээд чи яг ингэсэн би ингэсэн ингээд юг бууруу ингээ хийж үү те. Ярилцахлаа нь бол чулуу. Тэгэл хоёр талхад тэгэл нэгэнд итгэх юм да. Бүх зүйлээ ингээ надад зориулдаг хайр халамж олж байгаа мөнгө төгрөг тэгэл сэтгэл нь ер нь үргэлжлэл миний төлөө байдагт нь би ер нь амар баярлалдаг. Тэгээд ер нь эргэж бодоод өмнө нь бас хүнлэл өмчрэн зөндөө хүмүүстэй таарч исэн байгаа. Гэхдээ миний төлөө ингэтлээ ингээ сэтгэл гаргасан хүн ер нь байгаагүй байна да. Одоо энэ хүмүүгээр би цаашдаа амьдрч чадах болов хэрвээ бид хоёр хол байвал би яг ямар байх болоо гэж бол зөндөл боддог. Тэгээд ер нь бол хажууд байхгүй гэр төсөөлөлөгдөж чадахгүй. Бид хоёр чинь нөгөө нэг хол байж ч үзээгүй нэгнээсээ тэгэл хэрвээ хоёлаа хол байвал яах вэ? Харин тийм ээ яандаа л тэгэл ер нь байнга л ярьж байдیں۔ Анх үерхтэй жилжлээсэн л да ингээд намайг хайрласан хүн ингээд давлтаж айлалтай шоо ингээд хайрыг ингээд тултлаана. Ер нь өмнө гэл хүмтэй ингээд бас царцсан шүү дээ ингээд. Мэдээж тэр хүмүүсийн гараагүй сэтгэл гардаг тийм. Ингээд хайр халамж ингээд тул мэдрүүлдэг. Хамгийн гол нь тэгэл халамж хэрэг эр хүнийг ходоод нэг гэсэн манай жоор гоё ол идэх байхгүй юу. Хоолнд аюутартай. Миний хийж чаддгүй хаал цэвэн. Гэхдээ одоо л хайраас суралцаад байгаа. Манай хайрын хийж чаддаг хамгийн гоё хаал нь цэвэн. Тэнгүүт ингээд яг миний дутууг нөхөд байгаа юм шиг санагддээ шүү дээ. Ганцхан цэвэн гарч эхлэхгүй ер нь бүх зүйл дээр. Сүдийн харилцаа өрүүлж сайхан байдаггүй. Маргалдах зөрчил. Одоо ялангуяа хамт амьдраад ирэхээр ер нь бол маш их зөрчилдөг юм шиг санагдсан. Тэгээд тэр болгон дээр л одоо ярилцах юм да. Ер нь бол ярилцаал нэгнийг ойлгоорой. Тэгээд өөрсдийнхоороо эгоогоо тийжгээд тэгж явж үнэхээр болохгүй шүү. Эмэгтэй хүнийг эмэгтэйлгээр нь л хайрлаарай. Ер нь тэгээд эрхлүүлэл явал тэд нар чинь улмал нэлхраал тэгэл чамайг хайрлал халамжлал яаш шүү дээ. Эрхэ байна. Хонгороо байна.